За би бол одоо яг Монгол Улсын их хурлын гишүүний өргөсөн тангарагынхаа өмнөөс өргөсөн тангарагаа сахиж зарчмын асуудал хэлэх гэж байгаа маа. Үүнийг хувь хүн өөртөө тусгаж хүн дээр битгий хүлээж аваарай. За цэцгийн хууль бол Монгол Улсын үндсэн хуулийн 64-р зүйл дээр маш тодорхой заасан үндсэн хуулийн цэц түүний гишүүн өөргөө гүйцэтгэхдээ гагцхүү хууль захирагдах бөгөөд аливаа байгууллага албан тушаалтан бус түүнээс хараат тус байна. За цэцгийн 92 оны 5 сарын 8-ны хууль дээр ч гэсэн бол цэц нь өөрөө үндсэн хуулийн биелэлд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүр эрхтэй байгууллага үндсэн хуулийг шаналан сахиулах баталгаа мөн гэдэг. Миний итгэж үнэмшдгээр бол цэц бол үндсэн хуулийн шүүх бөгөөд цэц бол үндсэн хууль гэдэг ард түмний язгуур эрхэмдээ тэр зүйлийн манаач байдаг. Цэцгийн гишүүнээс дээд албан тушаал, дээд шүүхээс дээд албан тушаал гэж байхгүй гэж боддог. За үлзий сайхан цэцгийн гишүүнийг бол хов хүнийх нь хувьд би асар хүндэтгдэг. Манай сургуулийн багш таны бичсэн номуудыг уншиж бид нар үлгэр дуурайл авч эмэгтэй тэр тусмаа одоо хуулийн салбарт хүн ийм одоо мундаг ажиллаж Монгол Улсын гавьяат хуулж болтлоо өөрийн чадвараа дайчлан ажиллаж байгаагаар чинь үргэлж бахархаж ирдэг. Үнийг бас зохон тэмдэглэе. 23 оны 11 сарын 16-ны өдрийн 96 дугаар тогтоолоор та цэцгийн гишүүн болсон. Цэцгийн гишүүний бүрэн эрх 6 жил 2190 хоног. Та бол өнөөдөр 3 жил 12 өдөр буюу 1107 хоног энэ ажлаа хийж байгаа. 50% жоохон гараа явж байгаа гэсэн. Тэгэхээр цэцгийн гишүүн гэдэг тэр өндөр сэнти, тэр өндөр хариуцлага, тэр өндөр одоо үндсэн хуулийн өмнө асар том үүрэг хариуцлага ингэж одоо сольж байна гэдэг бол маш том буруу жишээ гэж харагдаж байна. Энэ бол ер нь цэцгийн гишүүн гэдэг бол альва нэгэн улс төрийн суудал халаадаг тийм одоо зай орон зай бол огт биш. Та нарын бидэн заасан хичээлж гисэн тэгдэг үстэй. Хууль чи ёс зүй гэд. Хоёрдугаар дахиад хэлье. Би тангарагынхаа өмнөөс ярьж байгаа. Хувь хүн дээр субъектив битгий хүлээж аваарай. Сая бас энэ одоо засгийн газар цэцгийн шийдвэрээр үлдсэн тухайн асуудал дөнгөж одоо будган хатаагүй байж байхад тэр шийдвэрийг гаргалтсан цэцгийн гишүүдийн дундаас энд ийм шийдвэр гаргаж байгаа нь боломжгүй зүйл гэж харж байна. Эрдэнэлт гишүүн 1 минут нэмж өгье. Дараагийн үндслэл. Улсын хурлын даргын урилгаар яг энэ тохиолдолд учрал дарга эмзэг битгий хүлээж аваарай. Улсын хурлын дарга бол намын дарга хийж байгаа. Шууд утгаараа цэцгийн гишүүний шийдвэр гаргах процессоос гадна тэр хүн биеэрээ үзэл санаагаараа үйлдэлээрээ үлгэрэлдэг. Гэтэл яг энэ одоо цэцгийн өндөр синтигээс хугацааныхаа талд нь ингээд гарна гэдэг бол энэ бол цаашдаа буруу шиг тогтно. Цаана улс төр байгааг ойлгож байна. Мэдээж таныг туршлагатай мундаг одоо хуульч хүн энэ ажлыг сайн хийгээ явуулна гэж итгэж үнэмшиж байгаа. Мэдээж цаана бас Монголын төлөө байгаа ах гэж найдаж байна. Гэхдээ энэ жишг бол цаашд үргэлж болохгүй. Тэгэхээр танаас асуух асуулт нь болохоор та энэ шийдвэрт хэр ихтгэл төгс байгаа юм бэ? Ёс зүйн хувьд энэ зөв үйлдэл мүү юм уу? Энэ дээр та тайлбар өгөөч. Нэр дэвшигч. За хүсэлт гаргагч үндсэн хуулийн цэцгийн гишүүн үлзий сайхан таныг 5 номерын микрофоныг нээ асуулт нь хариулъя. За Эрдэнэлт гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бол үндсэн хуулийн цэц 9 гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн 3-ыг бол Монгол Улсын их хурал, 3-ыг ерөнхийлөгч, 3-ыг улсын дэд шүүхийн санал болгосноор улсын их хурал 6 жилийн хугацаагаар томилно гэж хуульчилсан байгаа. Үндсэн хуульд заасны дагуу Монгол Улсын их хурлаас надад өндөр ихтгэл хариуцлага бол хүлээлгэн 2023 оны 11-р сарын 16-ны өдөр үндсэн хуулийн цэцгийн гишүүнээр бол томилсон. Хуульч за мөн үндсэн хуулийн эрх зүй судлаач хүний хувьд бол энэ бол нэр төрийн одоо хэрэг мөн. Үндсэн хуулийн цэц оршин байгаагийн гол шалтгаан бол ерөөсөө үндсэн хуулийн цэц бол үндсэн хуулийн баталгаа, чандан сахиулах баталгаа.
тэнд хүний эрх хэрэгжүүлээний эцсийн хамгаалт нь өөрөө үндсэн хуулийн цэц бол мөө. Тэгэхээр энэ үзэл санаагаар бол үндсэн хуулийн цэц бол өөрчлөгдөн бол шинжлэгдэж бол одоо төлөвшлийг бол эрчимтэй бол хийж бол байгаа. Би энэ танхимд 2 жилийн өмнө хэлжсэн анх үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдохдоо би хуульч мэрэгжилтэд үнэнч байна. Би бас үндсэн хуульдаа үнэнч байна гэж хэлжсэн. Энэ хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бол байгаа. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн энэ үзэл бодол итгэл үнэмшлийнхээ төлөө би бас л хуульч мэрэгжилтэд үнэнч, үндсэн хуульд бас би үнэнч. Тийм учраас Монгол улсын их хурлын даргын саналыг хүндэтгэн хүлээж бол авсан. Улсын их хурлын мэдээж ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол өмнө миний хачаасан энэ ажил албан тушаал бол Монгол төрийн залгамж чанар парламентын уураг тарих болсон ийм бол байгууллага байсан. Одоо ч байгаа. Тэгэхээр энд хамгийн гол чухал зүйл бол юу вэ гэвэл үндсэн хуулийг дагаж мөрдөх, үндсэн хуулийг дээдлэх ийм л одоо зарчим бол үйлчилдэг. Тийм учраас улсын хурлын даргын саналыг бол бодсон. Гэхдээ надад маш бага хугацаа байсан. Гэхдээ би шийдсэн. Итгэл үнэмшилтэй бол байна.